Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Иргэний ёс зүйн боловсролын хичээлээ эхэлцгээе. За дэлгэцэн данхаараа хүүхдүүд ээ. Бидний өнөөдрийн хичээлийн сэдэв бахархан бүхнийг сургадаг багшаа баярлуулах ёс. Бодож үзье бүгдээрээ. За дараагийн дэлгэцийг анхаарай. Бид өдөр бүхэн хичээлдээ ирдэг, багштайгаа хичээлдээ ирж байна. Бид хоёртой захирал таарлаа. Багшаа, өглөөний мэнд танд амжилт хүсье. Захирал багшаас мэнд асуув. Батхууд зөндөө олон бодол төрлөө. Ямар бодол төрсөн бол бодож үзье бүгдээрээ. Захирал яагаад багшийг таагээд байгаа юм бол? За хичээлийн завсарлагаанаар Батхүү багштайгаа гарлаа. Бусад ангийн хүүхдүүд адилхан тоглож наадаж явж байлаа. Түүн дотроос хоёр хүү баяртай багшаа. Сайхан амраарай гэж байх юм. Батад дахин л бодол төрөв. Юу гэж бодсон байх нь вэ? Манай ангийн хүүхэд биш дээ. Яагаад багштай мэдлээд байгаа юм бол гэсэн бодол төржээ. Хүү хичээлээ тарлаа. Эмээ нь хүүг авдаг байв. Багштайгаа хөтөлсөн эмээдээ ирлээ. Эмээ багш хоёрын хоорондын харилцааг ажиглая. Эмээ, уучлаарай багшаа, танд баярлалаа гэхэд Батад дахин л зөндөө бодол төрлөө. Бодлыг нь бүгдээрээ тунгаан бодъё. Манай эмээ багшаас настай да. Яагаад багшийг таагээд байгаа юм бол гэсэн бодол төрөв. Батад алхам бүрдэнд олон бодол төрсөөр байлаа. За хүүг ажиглаарай, зургийг ажиглаарай одоо бүгдээрээ сонсоорой. Бат 3 дугаар ангид сурдаг. Тэр сургуульдаа очихгүй, хичээлээ хийхгүй, гадуур тэнэж компьютер тоглоом тоглоод байгааг багш нь мэдээд компьютер тоглоом их тогловол нүдний хараа муудна, хичээлээ хийхгүй бол хүсэл мөрөөдөлтөд хүрч чадахгүй болно гэж зөвлөжээ. Түүнээс хойш Бат багшийнхаа хэлсэн үгийг дахин бодож, муу зуршлаа хаягаар шийдэж хичээлдээ ирдэг болов. Гэвч даалгавраа огт хийдэггүй, хичээл дээрээ огтын үснээс татаж цаасаар онгоц хийж шиддэг зуршлаа орхихгүй л байлаа. Үүнийг мэдсэн багш Батын нэрийг дуудаж хичээлийн дараа ганцаарчлан уулзаж санал бодлоо хуваалцлаа. Маргааш нь Бат хулангаас багш яагаад дандаа үглэж сургамжлан даалгавраа хий, хичээл дээр томоотой суу гэдэг юм бол гэж асуув. Хулан хариуд нь биднийг л эрдэм номтой, зөв хүмүүжлтэй, сайн хүн болоосоо гэсэндээ тэр шүү дээ гэв. Бат бидний төлөө, миний төлөө юм байна гэж амандаа давтлаа. За бүгдээрээ Батын тухай бичлэгийг сонслоо. Сурагч Батын ухаарл. За дэлгэцэн дээр уншия бүгдээрээ. Унсан бол чухал хэсгийг нь анхаарч хараарай. За багш нь чухал гэснийг уншия. Компьютер тоглоом хит их тогловол нүдний хараа муудна, хичээлээ хийхгүй бол хүсэл мөрөөдөлтөд хүрч чадахгүй болно гэж зөвлөжээ. За дараагийн хэсэг нь уншаад үзээрэй хүүхдүүдээ. За багш нь чухал хэсгийг уншия. Гэвч Бат даалгавраа огт хийдэггүй, хичээл дээрээ огтын үснээс татаж цаасаар онгоц хийж шиддэг зуршлаа орхихгүй л байлаа гэж багш нь бас ажиглав. За төгсгөл хэсгийг ажиглая. Бат багш дандаа өглөж сургамжлан даалгавраа хий, хичээл дээр томоотой суу гэдэг юм бол гэхэд найз нь
Биднийг л эрдэм номтой зөв хүмүүжлтэй сайн хүн болоосой гэдгийг багш нь чухал гэж үзлээ. Улаанаар тодроос, яганаар тодроос нэгэн хэсэг байгаа. Тэрийг бас бүгдээр нэг сайн ажиглаа хардаа. Бидний төлөө, миний төлөө л юм байна гэж Бат ухаарчээ. За, сурагч Батын ухаарлал гэсэн эхийг ажиглаарай хүүхдүүдээ, сайн ажиглаарай. Хэдэн хэсэг байна? За, тэгвэл эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэсэн 3 хэсэгтэй байна. Хэсэг тус бүрийн гол санааг бас ажиглаж үзээрэй. За, ингээд үнээс хойш Бат ухаарсан байна. За, одоо бүгдээрээ зохиолынхоо дүр дээр ажиллая. Бидний уншсан зохиолын бааtruуд нь хийхэн байсан бэ? Бодож үзээрэй. Бат дүртэй сурагч Бат. Өөр хэм байлаа? Хулан. Мөн энэ хоёрын багш байсан. За, уншсан зохиолын бааtruудын зан чанаруудыг харьцуулж ярилцъя. За, өмнө нь ямар байсан? Одоо ямар болсон гэдгийг бүгдээр харьцуулж ярилцгаая. За, бодож үзээрэй. Бат ямар байсан бэлээ? Тоглодог байсан, гадуур тоглож явдаг, хичээлээ тасалдаг, өөмүүлдэг, дэмий тэндэг. Одоо ямар болсон бол багш нь зөвлөж, найз нөхдөнд тусласнаас хойш ангийнхнаасаа суралцсан, багшийнхаа сэтгэлийг ойлгосон, муур зуршлаа хийсэн. За, хуланг найзуудынхаа төлөө сэтгэлэн зовдөг, хичээлээ сайн хийдэг, багшийгаа хүндэлдэг, найзуудаа тусалдаг байсан бол одоо найзгаа ухаарч хүмүүжид төлөвсөнд маш их баяртай байна. Бусад сайн үйлүүд нь хэвээр байна. За, багш өмнө ямараас сурагчдаа санаан зовж байсан, тэдгээрийг засах арга замыг эрэлхийлдэг байсан, уулзаж зөвлөсөн, санаа бодлоо хуваалцсан. Үүний үр дүнд багш нь бүх сурагчдтайгаа ойлголцдог болсон. Тэгээд эерэг үр дүнд хүрч сэтгэл хангалуун, баяр баясгалантай болсон. Ингээд энэ анги маань бүгд сайхан баяр баясгалантай, сэтгэл хангалуун болцгоожээ. За, одоо бүгдээр энэ дээрээс багшийн үйлдэлүүдийг бүгдээр ярилцгаая. За, багш бол сэтгэл санааны үйлдэлтэй, багшийн сэтгэл ямар байдгүй, багшийн ажил ямар байдгүй, багшийн сургаалууд юу байдгүй гэдэг бүгдээрээ оюуны зураглалаар гаргацгаая. За, эндээс харахад хүүхдүүд багшийн ажил, багшийн сургаал, багшийн сэтгэл гэдэг маань багш хүн биеэр үлддэг ажлууд, сэтгэлээр үлддэг ажлууд, хэлээр үлддэг ажлууд нь энд бас харагдж байгаа нь тодорхой харагдаж байна. За, бүгдээрээ багшийн ажлыг харъя. Багш шинэ мэдлийг зааж сургадаг. Өөр ямар ажил хийдэг вэ бодож үзье. Бидэнтэй санал бодлоо хуваалцдаг. Шинийг эрэлхийлж, туршиж, судалдаг. Бас хүүхдүүдтэйгээ шавнартайгаа тоглодог, дуулдаг, бүжгэлдэг. За, багшийн сэтгэл. Биднийг сайн хүн болоосой гэж байн хүсэж бодож явдаг. Бас өөрөө сэтгэлд нь юу байдсан бол багш? Бүгдийг нь сайн сурах юмсан гэж бас бодож явдаг байх нэ, хичээж явдаг байх нэ. За, өөр багшийн сэтгэлд юу байдаг бол та нар бас өөртөө нэмж бодоорой. За, багшийн сургаал юу байдсан бол? Үнэн сэтгэлээсээ хийвэл амжилтанд хүрнэ гэж багш нь та нарт дандаа сургадаг, захидаг. Эзэн өөрөө хичээвэл хичээх хэрэгтэй гэж бас сургадаг байна. Эзэн өөрөө хичээж байгаа бол бас амжилтанд хүрэх боломжтой гэж олон сургаалыг багш маань хэлж байдаг байна. Одоо багш маань ажлууд хийдэг юм байна, сургаалаа айлт юм байна, сэтгэл гаргадаг юм байна. За, эднийг одоо бүгдээр ажиглаад үзэхээр хараа. Аль нь үйлдэл, аль нь бодол болж байна гэдгийг бүгдээр ажиглаж харъя. Энэ 3.
аль аль нь үйлдэл, аль аль нь бодол болж байна гэдгийг харуулцгаая. За багших ажил, үйлдэл, багшийн сургаал гэдэг нь хэлээр үлддэг, багшийн сэтгэл гэдэг нь бодолд байдаг. За багшигаа гаргаж өгүүлбэрийг ажиглаад сайн уншаад бодлыг б үсэг, үйлийг ү үсэг тавь тэмдэглээрэй. Бат хичээлдээ явандаа цагаараа болоогүй байна. Дахиад жахан тоглож байгаад явъя гэсэн өгүүлбэрийг ажиглаад хэрэглээрэй. За бат хичээлдээ явандаа юу лээ? Бодол. Цагаараа болоогүй байна. Дахиад жахан тоглож байгаад явъя. Дахиад жахан тоглож байгаа. Үйлдэл байна. За бат тоглоод нэлээ ямар үр дагавар хүрэх бол хичээлээсээ хоцрох магадaltaй болчлоо. За дараагийн өгүүлбэрийг өөрсдөө уншаад даалгаврыг гүйцэтгэгээрэй. Багш нь уншия. Би даалгавраа сайн хийж байгаа учраас багш минь баярлах байх та. Зургийн хичээл орлоо. Өнгийн цаасаар онгоц хийж багштаа бэлэглэнэ гэсэн өгүүлбэрээс бодол, үйлдэлийг тэмдэглээрэй. За дэлгэц рүүгээ хараад тулгыг багш нь ингэж хэлсэн байна. Би даалгавраа сайн хийж байгаа. Бат маань даалгавраа хийж байна. Хийж байхдаа үйлдэл байна тийм ээ. Хийж байхдаа яасан бол багш минь баярлах байх та. Өөцтэй юу вэ? Бодол байна. Багшаа баярлуулахад даалгавраа хийж байна. За зургийн хичээл орлоо. Бодлоо үйлдэлүү. Үйлдэл болж байна. Одоо зургийн хичээл дээр өнгийн цаасаар онгоц хийж багштаа бэлэглэнэ. Онгоцоо хийсэн байна. Тийм ээ? Нөгөө тоглодог онгоцоо хийж байна. Түүнийг одоо яах юм бол багштаа бэлэглэнэ бодож байна. За энэхүү өгүүлбэрээс ажиглаад хардаа хүүхдүүдээ бат маань яасан байна? Бидний анхны эхээс эрс өөрчлөгдсөн байна. За ангууд өнөөс хойш бүгдээрээ зөв бодлыг зөв үйлдэл болгоорой. За тэгвэл зөв бодсон ч бодсноо биелүүлдэг хүүхэд бас байдаг байх нэ. Жишээлбэл ээжигээ ажилдаа явсан агуур аягаа ванда гэж телевизээ харсуусаар байтал ээж нь нэрдэг. Энэ маань бодсноо биелүүлээгүйгээс болж байна. За зөв бодсон ч бодсноо биелүүлдэг хүүхэд бас байдаг. За тэгвэл үүнээс хойш бүгдээрээ зөв бодсноо биелүүлж багшигаа баярлуулж байгаарай. Мөн зөв бодсноо биелүүлж аавыгаа, ээжигээ, эмээгээ, өвөөгөө, найз нөхдөө бүх хүмүүсийг зөв бодлоо биелүүлж баярлуулж байгаарай. За ингээд Батын ухаарлын тухай бид нар уншиж дасгал даалгавар ажиллалаа. Одоо бүгдээрээ та бүхэн ангийнхаа багшийг санаж байгаа учраас багштаа баярснаа илэрхийлж талархлын захидал бичээрэй. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.